үйл хөдлөлийн салбарын зөвхөн барилга байгууламж усаад эдийн засгийн суурь чадамжийг илэрхийлэгч гол үзүүлэлт болдог. Гэхдээ энэ салбар үсэн дэвшихийн хэрээр урт хугацааны үндсийн мөн ногоон төслүүдийг дэмжихийн чухлыг олж харах шаардлагатай болоод байна. Тэгэхээр бидний талаар Европын сэргээн босголтын хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шахан Шамсиев эрхэмтэй студид ярилцаж байна. CNBC тавтай мөрөлнө. Маш их баярлалаа. Энд байгаадаа баяртай байна. Тэгвэл эхлээд макро түвшний бодит байдлыг нэг харж эхлэе л дээ. Ер нь том зургаас эхлэх нь зүйтэй байх тийм ээ. Тийм ээ. Та өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгө оруулалтын орчныг ерөнхийд нь хэрхэн тодорхойлох вэ? Сайжирч байна уу, докторчж байна уу? Эсвэл ханан толоход ойртож байна уу? Хөрөнгө оруулагчдын хувьд бид хөрөнгө оруулалтын орчныг шинжлэхдээ хэд хэдэн хүчин зүйлийг анхаардаг. Таны зөв. Макро эдийн засаг бол хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг. Эерэг динамик өсөлт байгаа эсхийг нь харах нь чухал. Монголын эдийн засаг түүхийн эдээс маш их хамааралтай гэдгийг хүн бүр мэднэ. Үүний үр дүн эдийн засгийн гүйцэтгэл зарим үед нэлээд савлгаатай байдаг. Гэхдээ өнгөрсөн оны 2 дугаар хагасаас эхлээд хэд хэдэн шалтгааны улмаас зөвхөн уул уурхаагаас шалтгааллахгүйгээр маш эерэг өөрчлөлтүүд харагдсан. Өнгөрсөн оны өсөлт 6.8%-тай гарсан. Мөн 1-р болон 2-р сард бүх салбарт хүчтэй гүйцэтгэл ажиглагдсан. Уул уурхай түүн дээр нэмээд санхүүгийн салбар, хөдөө аж ахуй, мөн үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл хөдлөх ингээд бүх чиглэлд сайн үзүүлэлт гарсан. Энэ нь 2026 оны гүйцэтгэл тогтвортой байна гэсэн итгэл төрүүлж байгаа. Гэхдээ нөгөө талаас бид яг ямар дэлхийд амьдарч байгаадаа бас харж байна шүү дээ. Маш их савлгаа бий. Сонирхолтой нь Монголд ойр биш бүс нутагт болж байгаа ч эдгээр геополитикийн үйл явдлуудаас үүдсэн нөлөө нь мэдээж ирнэ. Тиймээс бид болгоомжтой хэвээр байж нөхцөл байдлыг маш ойроос ажиглаж байна. Тийм ээ. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын орчныг үнэлэхэд бидэнд тусалдаг өөр нэг чухал зүйл бол энэ улсад хувийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ямар механизмуд байна вэ гэдэг нь чухал асуудал юм. Энэ тал дээр сайжруулах боломж мэдээж бий. Ялангуяа төрийн байгууллагатай харилцах болон янз бүрийн зөвшөөрөл, лиценз авахд ил тод байдал, бизнес эрхлэхэд хялбар байдал сайжрах орон зай байна. Татварын орчин ч илүү ойлгомжтой, ил тод гадаадын хөрөнгө оруулагчдад шударга байх чиглэлд сайжрах хэрэгтэй. Эцэст нь асуудал хүндрэхэд шүүхэд хандах шаардлага гардаг шүү дээ. Тэгэхээр шүүхийн тогтолцоонд ч мөн сайжрах шаардлага байна гэсэн үг. Гэхдээ ерөнхийд нь дүгнвэл хөрөнгө оруулалтын орчин ирээдүйтэй маш найдвар төрүүлэм харагдаж байна гэж хэлж болно. Ирээдүйтэй гэж тааллаа. Тэгвэл энэ мэдрэмж, энэ үнэлгээ зөвхөн Монгол дотооддоо биш, гаднаас Монголыг харж буй хөрөнгө оруулагчдын хувьд ямар байгаа вэ? Өнөөдөр Монголын талаар гадаад талын бодит хандлага ямар байна вэ? Сонирхож байна уу, болгоомжилж байна уу? Эсвэл тодорхой хэмжээнд зай барьж байна уу? Таны үүнд нэлээд шулуун, илэн далангүй хариулаасаа гэж хүсэж байна. Нөхөрлөл бие биендээ үнэж байдаг шүү дээ. Тийм шүү, мэдээж хэрэг. Миний бодлоор Монголыг олон хөрөнгө оруулагч одоо хүртэл бүрэн олж нээгээгүй. Өөрөөр хэлбэл таньж амжаагүй, танигдаагүй зах зээл гэж хэлж болно. Хөрөнгө оруулагчид хурдтай өсөж буй сайн зах зээлүүдийг сонирхдог. Тэд төрөлжилтийг хүсдэг. Дэлхий дээр цөөн хэдэн улсад хөрөнгө оруулаад байж болохгүй шүү дээ. Би 9-р сард ирснээс хойш дор хаяж 4 удаагийн хөрөнгө оруулалтын форум уулзалтад оролцсон. Эдгээр нь үндсэндээ Монголыг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулах зорилготой арга хэмжээнүүд байсан. Нийт зургаар нь харвал Монгол бол тогтвортой, боломж ихтэй, олон талаараа өсөлтийн маш сайн потенциалтай улс. Тиймээс дэлхийн хэмжээнд авч үзвэл сонирхол татахуйц сонголт байж чадна. Харин хөрөнгө оруулагчдад ялангуяа Монголд шинээр орж ирж буй хүмүүст хамгийн их болгоомжлол төрүүлдэг зүйл нь улс төрийн орчны хурдан өөрчлөгдөж байгаа байдал юм. Өөрөөр хэлбэл тогтвортой байдал гэсэн үг. Тэгээд бид үүнийг тайлбарлахдаа энэ бол ардчлалын нэг хэсгэ гэж хэлдэг. Залуу ардчлалтай орнууд ийм үе шатыг хаяа дуулдаг шүү дээ. Мөн таны түрүүн асуусан хөрөнгө оруулалтын орчны тухайд гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийн хамгаалалт зарим үед болгоомжлол үүсгэдэг нь үнэ. Энэ чиглэлээр ч бид төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж сайжруулахыг зорж байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын багцын талаар жаах ярив. Европын сэргээн босголт хөгжлийн банк бол Монголд хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг. Ялангуяа хэмжээгээр мөн олон салбарт ажилтгаараа онцлог. Одоогоор Европын сэргээн босголт хөгжлийн банк Монголд хөрөнгө оруулалтаа ямар салбаруудад төвлөрүүлж байна вэ? Бас яагаад?
Бидний хувьд хувийн хэмшилт хамгийн том хөрөнгө оруулалт хийх нь гол төвлөрдөг зүйл. Одоогийн Европын сэргээн босгол хөгжлийн банкны багцыг харвал их сонирхолтой бүтэцтэй. Манай нийт багц ойролцоогоор 2.5 тэрбум еврогийн 50% хэмжээ нь өөр Монголын хувийн хэмжлийн компаниудад чиглэсэн. Харин 25% нь төртэй холбоотой дэд бүтцийн төслүүд, цахилгаан дамжуулах шугам, зам, эмнэлэг, мөн үүний хувьд боломжийн орон сууц зэрэгт байгаа бол үлдсэн 25% нь санхүүгийн салбарт байна. Энэ нь үнэхээр онцгой бүтэц. Энэ бол Монголд хувийн хэмжил хүчтэй байр суурь ижиж байгааг харуулж байна. Энэ өнцгөөс нь харуул манай багцын бараг 80% нь хувийн хэмшилтэй холбоотой. Өөрөөр хэлбэл бид зөвхөн том компаниудыг биш, жижиг дунд компаниудыг ч ихээр дэмждэг. Цаашид ч энэ нь манай гол анхаарлын чиглэл хэвээр байна. Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ, харилцаа холбоо, мөн уул уурхай гэсэн. Эдгээр нь бүгд цаашдын Европын сэргээн босголт хөгжлийн банкны анхаарлын төв байна. Дараагийн том чиглэл бол эрчим хүч. Бид ногоон эрчим хүчний хамгийн идэвхтэй дэмжигч, хөрөнгө оруулагчдын нэг. Бид энэ чиглэлд илүү хийхийг хүсэж байна. Одоо энэ салбарт илүү сайжирсан, эрчтэй хөдөлгөөн бий болж байгааг харж байна. Тиймээс Монголд сэргээгдэх эрчим хүчний шинэ хөрөнгө оруулалтыг удахгүй харах боломжтой болно. Бидэнд илүү их эрчим хүч хэрэгтэй. Одоо байгаа эрчим хүчний их үүсвэрийг заавал шууд орлуулах шаардлагагүй. Гэхдээ нэмэлт их үүсвэрүүд хэрэгтэй. Санхүүгийн салбарт ч мөн адил. Банкны салбарт төдийгүй банк бус санхүүгийн байгууллагууд ч маш хурдцтай өсөж байна. Үүгээрч дуусахгүй бид даатгал, хөрөнгийн бирж зэрэг салбарыг харж хөрөнгө зах зээлийг дэмжих шин төслүүд хайх болно. Уулуурхайч бидний тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэвээр байна. Гэхдээ хамгийн гол чиглэл биш. Харин хариуцлагатай, тогтвортой уулуурхай бидний анхаарлын төвд байна. Ялангуяа Монголын компаниуд илүү зөв, илүү хариуцлагатай жишиг тогтоох боломжтой. Мөн аль болох гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой хэсгүүдэд бид дэмжлэг үзүүлэхийг хүсдэг. Гэсэн ч хувийн хэмжээлд чиглэсэн энэ төлөвлөгөөнүүдийн хажуугаар бид төрдөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бүрэн тууштай байна. Доктортой дэд бүтцийг дэмжих нь бидний хувьд чухал хэвээр. Тиймээс бид цахилгаан дамжуулах шугам барих, ялангуяа Улаанбаатарын ер нь Монголын эрчим хүчний сүлжээний хүчин чадлыг сайжруулах, илүү доктортой бөгөөд найдвартай болгох чиглэлээр ажиллах болно. Мөн зам болон улсын дэд бүтцэд хэрэгтэй бусад төслүүдээр засгийн газартай хамтран ажиллах боломжуудыг бид үргэлжлүүлэн эрэлхийлнэ. Тэгвэл одоо үйл хөдлөх хөрөнгийн салбар сэдвийг оруулж ярилцмаар. Ялангуяа хөрөнгө оруулалтын боломжийн үүднээс таны сая дурдсан өргөн хүрээний зураглал дотор Монголын үйл хөдлөх хөрөнгийн салбар институтийн хөрөнгө оруулагчдын шалгуурыг хангаж байна уу? Учир нь бид хүссэн ч хүсээгүй ч энэ салбар Монголын хамгийн том салбаруудын нэг болчиход. Би үүнтэй бүрэн санал нийлнэ. Бидний тооцоололоор үйл хөдлөх хөрөнгө барилгын салбар нийлээд дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 10% бүрдүүлж байна. Мөн шууд утгаараа ажил эрхлэлтийн 8% бүрдүүлдэг. Гэхдээ эдийн засагт үзүүлэх нийт нөлөө нь үнээс ч их. Учир нь энэ салбарт бусад салбаруудтай харьцуулахад асар олон уялдаа холбоотой маш их дам нөлөө үүсгэдэг. Тиймээс маш чухал салбар мөн. Бид энэ салбарыг анхааралтай ажиглаж, боломж хайж байдаг. Таны асуултад шууд хариулахад институтийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чадах тодорхой сонгомжтой төслүүд бий. Европын сэргээн босгол хөгжлийн банк энэ чиглэлд идэвхтэй ажиллаж ирсэн. Гэхдээ энэ нь бүх төсөл биш. Сонгогдсон тодорхой төсөл юм. Манай хувьд энэ салбарыг сонирхох гол шалтгаан гол татах хүч нь одоо ч гэсэн ногоон төслүүдийн хэсэг хэвээр байсаар байна. Бид ногоон стандартыг төлөхөө дэмжихийг хүсдэг. Ягаад гэвэл ногоон стандарт нь бохирдлыг бууруулахад тусална гэж үздэг. Үйл хөдлөх хөрөнгө өөрөө бохирдлын томоохон их үүсвэрүүдийн нэг. Мөн энэ нь эрчим хүч, усны үр ашгийг нэмэгдүүлнэ. Ус бол Монголд ховор нөөц. Эрчим хүч ч мөн ажмаар хомсдож байна. Үүнээс гадна ийм төслүүдэд амьдарч байгаа эсвэл ажиллаж байгаа хүмүүст илүү эрүүл, илүү тав тухтай орчин бий болгодог. Тиймээс энэ төслийн ногоон байдал маш чухал болж ирсэн. Бид зах зээлд орж ирэхдээ яг ийм боломжуудыг эрэлхийлдэг. Энэ нь одоогоор зах зээл дээрх бүх тоглогчдыг хийдэг зүйл биш ч гэсэн улам түгээмэл болж байна. Монголд олон улсын стандартад нийцсэн гэрчилгээ авсан хэд хэдэн барилга аль хэдийн бий. Тийм төслүүд хөрөнгө оруулагчдын анхаарлыг гарцаагүй татна. Энэ нь арилжааны болон орон сууцны үйл хөдлөх хөрөнгийн төслүүдийн тухай яриа. Харин институтийн хөрөнгө оруулагчийн хувьд бид өөр нэг чухал асуудал бий. Өөр хөрөнгө оруулагч өөр тэргүүлэх чиглэлтэй байдаг. Манай хувьд тансаг зэрэглэлийн орон сууцыг дэмждэггүй.
Мөн цэвэр спекулятив дамлан худалддаг үл хөдлөх хөрөнгийг ч дэмждэггүй. Бидний хувьд бол бизнесийн боломжийг дэмжих арилжааны үйл хөдлөх хөрөнгө эсвэл бага болон дунд орлоготой иргэдэд зориулсан ногоон боломжийн орон сууцал гол сонирхлын хүрээнд орно. Өөрөөр хэлбэл Улаанбаатар Монголын хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэхэд туслах төслүүдийг л бид түлхүү харна. Хэрвээ төсөл нь байгальд маш ээлтэй мөрдлөө тансаг зэрэглэх байвал яах вэ? Энэ тал дээр бол бид заавал тууширч маш хатуу нэг л стандарт баригдана гэж хэлэхгүй. Гол нь төслийн эцсийн үр нөлөөг хэрхэн жинлэж үзэх вэ гэдэг нь асуудал. Хэрв байгальд ээлтэй байгаад зах зээлд маш сайн үлгэр жишээ болох нөлөөтэй харин нэгэн зэрэг тансаг сегментэд байвал дэмжих боломжийг бас харж болно. Гэхдээ уламжлалт утгаараа жирийн түгээмэл зөвхөн өндөр зэрэглэлийн тансаг үйл хөдлөх хөрөнгө бол бидний дэмжихийг хүсдэг зүйл биш ээ. Монголын ногоон хөрөнгө оруулалтын төсөл пайплайн хэр бодтой байна вэ? Таны харж буй төслүүд банкны санхүүжилт татахуй хэмжээнд боловсруулсан байна уу? Эсвэл ихэнх нь бодлогын төвшөнд эсвэл ихэнх шатандаа байна уу? Бидний харж буй төслүүдийн хувьд харьцангуй төрөлцсөн багц бий гэж хэлнэ. Бид хувийн хөвшилд төвлөрдөг учраас ихэнхдээ хувийн хөвшлийн төслүүдийг хардаг. Таны хэлсэн маш зөв. Монголын компани салбарын хувьд ногоон хөрөнгө оруулалтын ач холбогдлын талаарх ойлголт төлөвшөл одоогор хязгаарлагдмал байна. Энэ орон зайд манлайлагчид нь илүү том конгломератууд байна. Тэд ногоон стандартуудыг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих оролдож байна. Эрчим хүчний салбар өөрөө маш их боломжтой. Миний бодлоор энэ боломжуудын ихэнх нь одоо хүртэл бүрэн хөгжөөгүй байна. Өөрөөр хэлбэл цаашид хийх зүйл их бий. Харин жижиг дунд бизнесүүдийн төвшөнд ирэхээр ногоон санхүү, ногоон төслийн ач холбогдлын талаарх ойлголт бага байдаг. Тиймээс чадах бэхжүүлэх, тэдэнтэй хамт ажиллах, сурах, мөн дэмжих ажлыг зайлшгүй шаарддаг. Миний туршлагаас харахад илүү том компаниуд эсвэл олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд боловсруулалт сайн, бүтэц сайтай, мөн сайн төлөвлөсөн төслүүд харьцангуй илүү түгээмэл байдаг. Монголыг урт хугацааны хөрөнгө оруулалтын доктортой чиглэлтэй болгохын тулд ялангуяа үйл хөдлөх хөрөнгийн салбарт хэн эсвэл юу change maker байх вэ гэж та харж байна. Яа харахгүй хувийн бизнесүүд. Хувийн бизнесийг дэмжихэд төвлөрдөг институцийг төлөөж байгаагийн хувьд би энэ үед төрийн зүгээс ч хувийн бизнесийг дэмжсэн риторик, байр суурь нэмэгдэж байгааг хараад баяртай байна. Монголын барилгын компаниуд бол олон боломж нээгднэ гэж бид харж байна. Гадаадын хөрөнгө оруулагч эсвэл институцийн хөрөнгө оруулагч орж ирлээ гэхэд ихэнх тохиолдолд дотоодын түнш хэрэгтэй болдог. Тиймээс Монголын нөхцөл байдлыг үйл хөдлөх хөрөнгөний зах зээлийн нарийн ширээнийг мэддэг хүчтэй, туршлагатай дотоодын компаниуд, мөн ялангуяа девелоперууд энэ салбарын гол тоглогчдын нэг байна гэж би үздэг. Дараагийн чухал бүлэг бол мэдээж зохицуулагч. Хөрөнгө оруулах орчинд ямар дүрм үйлчилж байна, тоглоомын дүрм нь юу вэ гэдэг нь үргэлж чухал байдаг. Тиймээс энэ салбарт төрийн зохицуулалт маш чухал нөлөөтэй байна. 3 дахь чухал change maker нь Улаанбаатар хотын захиргаа. Энэ нь баг хүн бүрт ойлгомжтой зүйл. Үйл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлтийн төслүүдийн дийлийнх нь Улаанбаатарт байдаг. Тиймээс дэд бүтцийн асуудал, ус, хог хаягдлын менежмент, цахилгаан, эдгээр бүх зүйл хөрөнгө оруулагчдыг татахад маш чухал нөлөө үзүүлнэ. Мөн хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахдаа өөрсдөө тухтай найдвартай мэдрэхэд шууд нөлөөлнө. Сүүлийн асуултаа асууя. Энэ жил макро түвшинд Монголд бүх төрлийн дэмжлэг байгаа мэт харагдаж байна. Бидэнд зис байна, нүүрс байна. AI салбарын өсөлтөөс болоод дэлхийн нийт зэсийг дэмжиж байна. Хятадын эдийн засаг нүүрсийг дэмжиж байна. Бидэнд далтж байна. Ерөн дэлхий дээр болж буй олон зүйлс Монголд болж байгаа юм шиг харагдаж байна. Гэхдээ үүнтэй зэрэгцээд bottleneck буюу гацаануудыг мартмааргүй байна. Энэ жил Монголд хамгийн том хязгаарлагч хүчин зүйл, хамгийн гол саад нь юу гэж та бодож байна вэ? Ер нь өргөн утгаар нь Хэрвээ та нэг эсвэл хоёр гацаануудыг нэрлэгээвэл тэгье. Нэгдүгээрт геополитикийн нөлөө гарцаагүй нэгэн bottleneck. Нэг баррел нефтийн үн 150 Америк доллароос дээш гарахад дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бид дутуу үнэлж болохгүй. Шатахуун үнэтэй болно. Монгол бусад олон улстай харьцуулахад арай илүү дээр нөхцөлтэй байж магадгүй ч нөлөөлөл бүрэн ангид биш юм а. Жишээ нь өнөөдөр би мэдээнээс Филиппин улс эрчим хүчний онц байдал зарсныг уншлаа. Энэ бол миний хувьд үнэхээр ерөв бусын сонсогдсон. Гэхдээ энэ нь нөлөөллүүдийн нэг хэлбэр юм. Тэгэхээр ер нь эдийн засгийн ерөнхий эрүүл байдал маш чухал. Монгол том хөршийнхөө тэр дундаа өмнөд хөршийнхөө эдийн засгийн өсөлтөөс их ихэнх хамаарна.
Тэр улсын өсөлтөнд нүүрс, зис зэрэг Монголын гол экспортын барааны эрэлтийг тодорхойлно. Харин дэлхийн эдийн засгийн ерөнхий байдал эцсийн дүндээ бүх улсад нөлөөлнө. Энэ л намайг хамгийн их санаа зовоод шүн нойргүй байлгаж магадгүй зүйлүүдийн нэг юм. Нөгөө нэг нь дотоодын шинжилгүүд тасралтгүй үргэлжлэх хэсэг. Мөн засгийн газар өнөөгийн нөхцөл байдал Монголд байгаа бүх нөөц боломжийг ашиглаж чадах хэсэг нь маш чухал юм. And then I think it's the continuation of reforms in the country itself and ability of the government to take advantage of the situation and all of the resources that Mongolia has and can effectively explore going forward. Өнгөрсөн жил Монголын эдийн засгийн өсөлт 6.8% байсан. Энэ жил ч гэсэн тийм үзүүлэлтэнд хүрч чадна гэж та бодож байна уу? За ер нь Магадгүй ч юм шиг. Европын сэргээн босголт хөгжлийн банкны эдийн засгийн хилтэс манай бүх улсуудын өсөлтийн таамгийг гаргадаг. 2026 онд 6.8% гэдэг үнэхээр олон талаараа гайхалтай үзүүлэлт байсан. Үүнтэй ойролцоо магадгүй 5%. Хэрвээ томоохон цочрол үүсэхгүй бол хурц болох зорилтоо. Гэхдээ нөхцөл байдал тогтворчиж Монголд эргээр нөлөөлбөл өсөх талаас нь ч харах бүрэн боломжтой. Тиймээс миний байр суурь бол тэнцвэртэй, болгоомжтой ч эрэг хэвээр. 5% ч гэсэн дэлхийн олон улстай харьцуулахад маш сайн үзүүлэлт байх болно. Бидэнтэй цаг гарган ярилцсанд маш их баярлалаа. Баярлалаа. Миний хувьд таатай байлаа. Тэгэхээр өндөр өглөөний хувьд бол Европын сэргээн босголт хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шахан Шамсиев эрхэм студид ярилцлаа.